Би яг зүгээр энэ агуулгын хувьд бас нэг дотоодын зах зээлийг бас тэлэх бидэд гадаад зах зээл рүү гарах энэ агуулга талаасаа бол ерөнхийдөө бас эрэлхийлэх ёстой, явах ёстой гэдэг дээр бол зарчмын хувьд байгаа. Тэгэхдээ яг зүгээр өнөөдрийн энэ хилцүүлэг явж байгаа хандлагаа бидэд бас хаана өөрчлөё л гэдэг би уриалгыг нэгдүгээр хэлмээр байна. Уг асуудлын сайн муу талыг дэнслээд ийм давуу тал байна, ийм одоо боломжлол байгаа. Бид болгоомжлыг ингэж гитэлж гарах гэж байгаа гэдэг зүйлээ төвшөнд нь бас танилцуул сурмаар байна. Түүнээс биш одоо л дэлгэрэнгүй яриа гэдэг зүйлэр биш. Ерөнхийдөө бидэд нэлээд дэлгэрэнгүй ярьсан байна орж ирдэг болмоор байна. Олон нийттэй, бизнес эрхлэгчтэй ойлгуулдаг болцсон байна бас орж ирмээр. Тэгэхээр энэ хандлагыг бас нэг анхаарч авч үзмээр байна. За хоёрдугаарт яг зүгээр эдийн засаг төсвийн орлого бас тийм таатай биш байна. За ерөн хувийн хвшлийг дэмжих бизнесийн зээлийн олдоц муу байна. Зээлийн хөө өндөр байна. Ажил хүчний хомсдолд орчоод байна. Дид үтцийн хүртээмжийн муу байгаа. Энэ дээр зүгээр манай хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын бэлтгэл гэдэг юм уу цаашдаа өсөж томрох тэр болцоо хэр байх юм бол доо. Энэ дээр бол одоо яг зүгээр төр засаг бас анхаарна үз. Түрүүн бас олон хүмүүсийн одоо ярианд бас гарлаа. Биднес гэдгийг зөвхөн хувийн хвшил гэж хэлээд байна. Биднес хамаарна гэд. Биднес гэдгийг хоёр ангилж авч үзэх ёстой. Нэгдүгээрт хувийн хвшил бэлэн байхаас гадна төр өөрөө бэлэн үү? Төр энэ хувийн хвшлийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тэр суур дид үтцийн асуудал болон бизнесийн хэрэгцээ орчныг нь бүрдүүлж өгч чадж гинүү гэдэг дээрээ бас нэг маш хурдтай маневртай шийдвэрүүд гаргамаар байна. Тэгээ яг энэ Евразийн хилцээртэй зэрэгцээ дугна бизнесийг дэмжих тэр хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төр хувийн хвшлийн түншлийг дэмжих ч байд юм уу. Ийм хууль эрх зүйн орчнуудаа цуг оруулж ирээд явбал биднэрт бас жоохон ихтгэл үнэмш төрөх гээд байна. Тэр хуулиуд нь хизээ орж ирэх, хизээ одоо бас үнэхээр Монголын зах зээл дээр бас хөрөнгө оруулахад боломж гарах гээд байна гэдэг сэдлийг мэдрээд байгаа мөртлөө тэр хөрөнгө оруулж ирэх эрх зүйн орчин бүрдэхгүй юм байгаад байна гэдэг бол одоо харамсалтай. Тэгээд энэ альва зүйл дээр энэ бизнесийн төлөөллийг хийлж байгаа танхим байд юм уу, мэргэжлийн холбоодууд бас яг одоо бас ойлголтоо нэгтгэмээр байна. Тэгээ одоо яг зүгээр бизнесийн юм бас хамтын удирдлагын байгууллага. Яг зүгээр ерөнхийлөгч нь дэмжиж байгаа гэдэг байгаа бол учраас энэ аж ахуйн нэгж байгууллагуудын реакцийг харахаар ч бас их сонин үзэгдлүүд байгаа байхгүй. Энэ дээр танхим өөрөө бас ажилламаар байна. Энэ бизнесүүдтэйгээ ажиллаад ийм байгаа ингэнэ гэд. Түүнээс биш бүх хэрүүлүүдийг ингээд төрийн институтээр авчирж одоо ийм зүйл рүү ингээд оруулж ирээд байгааг бас цаашдаа бас манай танхим анхаараач ээ. Ер нь шаардлагатай бол энэ хууль эрх зүйн орчноос бүрдүүлээд энэ зүйлүүдээс устрөөс хараат ус байдал руу орох энэ чиг хандлага ормоор байна. Тэгэд ийм зүйлүүд хийхдэггүй бид их л ерөнхий юм яриад биенээ жоохон нэг чимхэж аваад ийм зүйлүүд байна. Тэгээд асуудлуудыг хэдүүлээ бодиттой харъя. За тэгээд ганц төмөр сайдыг гэлтгүү ер нь засгийн газар өмнөх тэр EPA буюу эдийн засгийн түншлэлийн хэлцээрүүдэд бас нэг дүгнж үзье. Мэдээлэл өгье. Юун дээр алдсан. За цаашдаа эдийн засгийн хөгжлийн яамны яг энэ чиглэлийн асуудлыг авч явах хүмүүсүүдэд доктортой ажиллавал энэ чиглэлийнхаа боловсон хүчнийг сайн бэлд ой санамжаа ерөөсөө алдаж болохгүй. Өмнөх зүйлүүд дээр чи хинч хариулж чаддгүй шүү. Өмнөх зүйлүүдийг байгуулж ирсэн процессыг хинч мэддэггүй. Тэнд юу явж ирснийг хинч хариулж чаддгүй. Тэгэхээр манай энэ төрийн ой санамж энэ хэсэг дээр ингээ алдагддаг учраас бид дандаа алдаа гардаг. Тэгээд дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн оюуны өмчийн байгууллага дээр энэ хүн хүчээ нэммээр байна. Тэнд чин бас энэ олон зүйлүүдийн бас мэдээлэл авч бас энэ бизнесийг гадаа зах зээл дээр яаж гаргах уу, яаж хамгаалттай гаргах уу гэдэг зүйлүүд чи яригдана. Тэгээ бид энэ дотоодын нэг хідэн хүндээ найдаад институт нь бэхждэггүй нэг газар байгаад байдаг. Газар нь одоо байнга өөрчлөгдөж идэг, ой санамжаа мэддэггүй ийм зүйлүүд байгаа учраас энэ дээрээ бас одоо хаа анаа